Зөөрөмн шүү манайха. За Монгол улсад болон цаазын ял гэдэг энэ ялын сангас бол байх ёстой юм байна гэдэг жишээг өнөөдөр бид нар харж байгаа. Ер нь л энэ Монгол улсад цаазын ялыг бол нэг яалтаас эргийх нь хамгийн чухал юм аа. Энэ дээр наамшийн гэмт хэрэг аллах, бага насны хүүхдийг хүчнэдэх тийм үү? Он цэцгээр хүний тамалж алах иймэрхүү энэ тохиолдолд бол ерөөсөө цаазын ял нэг чухал төрөнд байх ёстой байхгүй юу? Хүн болгон л өнөөдөр зүрх өвцөн өдөр байлаа. Одоо тэгээд Монгол улсын шүүхийн шийдвэр гарсан. Ямар ч цааш нь дав зарлаад явна гэж хэлээ. 16 настай охины амнасаа олсон охины ээж. Тэгээд ер нь тэгэл Монгол улсад өнөөдөр цаазын ялын бодлогоо сайн чангалж, ялын бодлогоо нэгдүгээр давжил явахгүй бол ерөөсөө энэ хэрэгс хэтэрсэн. Өнөөдөр Монгол улсын энэ чухнагийн хөрсөд хандаж би рэл оруулсан. Одоогийн байдлаар бас нэлээд олон 100 ширтэй явж байгаа. Өдөр болсон шир оруулна. Ер нь энэ буруу юм ерөөсөө байхгүй байхгүй юу? Энэ Монгол улсад шудрах шүүхийн дор хүн болгонд ихтгэж байх ёстой. Эцсийн эцлийн аимшиг гэмт гэрчтэнгүүд энэ надлах хийсэн энэ новшнууд тийм үү? Өнөөдөр Монгол улсаас Монгол улс цаазын ялгүй улс оронд элсэн шүү дээ. Энэ элбүдэрж гэдэг хар гайгийн үйлдвэр өнөөдөр монголчууд бидэнд өнөөдөр ингээд үйлдвэр тусч байна. Өнөөдөр ингээд та нар бодлоо цэцэн өөрчлөлт болгож гайл нэг гэр бүлийн хүүс тэмдрэл ажилласан. Бид тухайн үед 1-2 хоног шагшин шугаж гаал янз бүр болж гал одоо ингээд магтнах маянд орж байгаа. Ер нь бол энэ хууль гэдэг юм чинь хамгийн дээд зэгтээ байх ёстой байхгүй хуулийн ялын санкц гэдэг бол хамгийн өндөр хамгийн мунаг байх ёстой. Тэгж байж энэ аимшиг гэмт хэрэг аллах энэ асуудлын тоог бол дарсан зогсоох ёстой байхгүй юу? Ер нь зүгээр та нар бодлоо. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс хүний эрхийг дээдэлдэг улс орн дэлхийд 1 номерт өнөөдөр яасан байгаа нь өнөөдөр 120 130 жилийн хорих ялтай. Тийм биз дээ. Ер нь дэлхийн нийтийн жишээ дагаал ер нь цаастай улс орны хуулийнхаа жишгийг дагаал ингээл явмаар байгаа байхгүй юу? Өнөөдөр энэ гэмт хэрэгтэн энэ хулгайчид бол энэ эхлэлхий дээр амьдрах ёсгүй. Энэ алуурчин энэ бүх насаараа ял авж байгаа энэ хулгайчдыг ловчнуудыг бол үнэхээр нэрээ үзэн ядалт бол дэндүү амар байгаа. Үзэн ядалт дэндүү амар. Нийгэм бол дэндүү харгас хэрцгий болчихсон. Аимшигтай байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн аллах бол амар байгаа шүү дээ. Ерэн зүгээр. Тийм эцтэй манайхаа. Өнөөдөр тэгээд Монгол улсын шүүхийн шийдвэрийг өнөөдөр бид нар харлаа. Би эсэргүүцэл үзэл бодлоо илэрхийлсэн, төмөн олондоо түгээсэн. Одоогийн байдлаар 30000 ширтэй явж байгаа. Ер нь бол Монгол улс цаазын ял гэдэг бол ер нь байх ёстой юм аа. Цаазын ял гэдэг юм хэсэгчлэн хугацаагаар шин цаазын ялыг авч сэргээгээд инхэхгүй бол энэ бүр хрээс хэтэрлээ шүү дээ. Үнэхээр нэрээ тийм биз дээ. Аимшиг гэмт хэрэгтэн энэ аллагуудыг хрээс хэтэрсэн. Өнөөдөр Монгол улс шүүх хуулийн байгууллагын ихтгэл үнэмшлээ алдах дээр тулаад байгаа. Энэ хяналтын прокурорыг хийж байгаа ажил гэдэг ингээд ярьж байгаа шүүх бол яг шийдвэрээ гаргаад явсан. Номсныхоо дагуу шүүхөө шийдвэрээ гаргаад явлаа гэдэг амь хөргөчийн ээж хэлж байгаа штэ. Хяналтын прокурорууд нь энэ хяналтын прокуророос угаасаа л татгалзъя л гээд байсан. Угаасаа энэ эмэгтэй Отгон тийд угам татгалзъя гэсэн дэрийг од татгалзахгүй байсаар байгаа л энэ шүүх хурал нь боллоо. Яг үүлийн өр гэж карма гэж байдаг юм л да. Эзэн сайн муу юмны ил тод жишээ мэдэгдэнэ. Угаасаа одоо ганцхан энэ анхан шатны шүүгээр яллаад гин буруутайг 3 тогтоодод явсан боловч дараа нь дахиад дав залт шүүхтэн дараа нь улсын дэд шүүх гэж байна. Бас тэрийг бол явах бах. Ер нь зүгээр яг Монгол улсад энэ цаазын ял гэдэг юмыг бол ер нь нэг яалтаа сэргээх нь хамгийн чухал юм аа. Үнэхээр энэ аимшиг гэмт хэрэгтэн энэ аимшиг гаж донтон алуурч тийм үү? Араасаа дагсан аимшиг гэмт хэрэгүүд болсон он жилүүд байлаа. Энэ 23 4 5 оноод бүгдээрээ мэдж байгаа. Дорн говийн тэр аимштай алуурчин байна 12 настай охины амь насыг авч хүчирхийлэл алаа ийдсэн. Гэмт хэрэгтэн бас бүх насаараа орхиод авсан. Өнөөдөр цаазын ял гэдэг юмыг одоо нэг яалтаа сэргийг бол ингээд би та бүхнээс одоо ингээд урайдаад шаардж байгаа шүү. Монгол улсын иргэн чухнагийн хөрсгөд хүртэлэн ширлээрээ манайхаа. Үнэхээр бол бид бүхэн айж штэ үнэхээр аимшигтай байна. Өнөөдөр бидний гэр бүл бидний ойр тойрогт өнөөдөр энэ аимшиг алуурчид өнөөдөр энэ гэмт хэргийн хадах үд огч орогсон магадгүй маргааш хин нэгнийх нь гэр бүлийн аимшиг аллах тохиолдохыг үгүйсэхгүй штэ. Үгүйсэхгүй.
Миний яриад байгаа зүгээр гол сэдв ийм л байна л да. Ямар нэгэн гэмтгийг үүдэж яхад ямар нэгэн аимшиг гэмтгийг аллах үлдчихэд хажууд нь байсан улсууд нь тухайн үед хамжиж ирж явж байгаа яг шүүх хурлаар орохоор гэрсэхгүй болж байгаа асуудлыг өнөөдөр бид нар харж байгаа. Өнөөдөр бид нар бүгдээрээ харлаа. Үний эмчил тэр нь штэ тийм биз дээ. Өнөөдөр яагаад өнөөдөр шараа энэ аимшиг гэмт хэрэгтэн энэ аллагууд өнөөдөр ошроод байгаа. Энэ Монгол улсад хууль ядынхан бодлогон сул байгаа учраас ийм юмуд болоод байна гэдгийг би яриад байгаа штэ. Энэ аимшигтай гэмт хэрэгтэнгүүд энэ аимшигтай аллагууд чинь ар араасаа гараад байна. Энэ цаазын ялд гэдэг юмыг бол нэг яралтай Монгол улсын ерөөсөө ганц одоо цаазын ялтай орон болох хүсэлтэд өгөх одоо өмнө дээр одоо улсын гэрээ конвенцэд хэлсэн байгаа ороосоо нэрээ татах ганц субъектод Монгол улсын ерөөс ухнаагийн хөрсөх юм а гэдэг билээд байгаа. Ерөнхийдөө хөрс өгтөө хандаад би рээл оруулсан байгаа. Одоо ч та нар маань сайн ширлээд өгөөрэй. Ер нь бол зөвхөн Монгол улсад шудраг шүүхийн өмнө хүн болгон шудраг шүүгээр орох хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаар энэ цаазын ял гэдэг юм бол заавалчгүй байх хэрэгтэй. Энэ авилга бан тушаалыг хэрэгж хэрэгж сэтэрсэн. Үнэхээр ийм байгаа шүү. Манайхан тэгээд ингээд цааш нь сайн ширлээд өгөөрэй. Тий. Тэгэл цаг минутад ингээд төмөө олондоо түгээгээд үзэл бодлоо илэрхийлээд явна. Ер нь зүгээр энэ Монгол улсын иргэж ухнаагийн өрсөд хандаж ингээд хэлэхэд ерөнхийдөө таны ард түмний чинь энэ алуурчин гаж томтон олгаач чинь гэр бүлээр хөөсөмтрээд байна. Бага насны хүүхдүүдийг хүчирхийлж амнасан түрээд байна. Энэ аимшиг гэмт хэрэгэд асан зогсох ганц ялын гол субъект бол ерөөсөө цаазын ял юм а гэдгийг миний хувьд бол төмөө олондоо түгээж байгаа шүү. Тэгээд бид бүгдээрээ шахаж шаадаад явах нь хамгийн зөв юм аа гэж бодож байгаа шүү манайхаа. За ийм байж шээрээ гэдэг манайхаа.